Бидний хувьд юу байдаг шүү дээ. Одоо та одоо яг нэг жилийн хугацаанд бол яг үйлчлэгээ яваад явчихж байгаа. Зөвхөн яг нөгөө харилцагчтай тохирсон яг хувийн зөвлөхийн үйлчлэгээнүүдийг үзүүлдэг. Дээрээс нь тухайн харилцагч тохирсон ямар багц бүрдүүлэх ёстой юм, ямар хувьцаанд хөрөнгө оруулалт хийх ёстой юм, ямар ханшин дээр орох ёстой юм шиг юм ингээд ийм нарийн ингээд мэдээллүүдийг өгдөг. Тэгээ энэ дундаас ерөнхийдөө хамгийн таалагдсан үйлчлэгээ гэдэг юм уу те. Энийг одоо бас дурдвал энэ ерөн Apex-ийн ингээд гадаад хувьцаа гэдэг чинь бас ингээд ямар нэгэн зөвлөгтэй байх бол маш хавдалтай тийм. Тэр чинь ингээд яг ингээд ямар хувьцаа авах уу, яах уу гэдгийг бас яг би өөрөө яг мэдгүй шин. Тэгэхээр тэд нар бол ингээд судалгаа юуг бүтээнд хийж өгөөд тань надад тохирсон ямар хувьцаа авах уу, танд хэдэн хувьт нь авах уу мөнгөний тийм. Тэр мөрийг аягүй сайн санал болгодог. Тэгээд та энэ хувьцааг аав ингээд ямар ч сан зарах юм дээр нь хүртэл та одоо энэ хувьцаагаа зараарай гэдэг маш их зөвлөгөө өгдөг. Тэр нь бол үнэхээр таалагдсан. За тэгвэл ер нь одоо нэг зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа хүмүүс тийм эрэл хайгуул болж байгаа хүмүүс таны хувьд өгөх зөвлөгөө юу вэ тийм? Энэ талаар бас хэлвэл. Ер нь зах зээл олон улсын зах зээл дээр ингээ хувьцаа авъя гэх тийм хүмүүс бол надад захгүй. Ер нь их байгаа шүү дээ. Бид нар бол ер нь мэрсэн хамт олсонд нь хандаад ер нь ирж үйлчлүүлээд ер нь зүгээр юм байна. Тэд нар бол танд тохирсон хувьцаа юу вэ? Таны мөнгөний хувь ингээд бүх юм чинь ингээд мэрсэн тэг хэдэн хувиар нь авах уу яах уу гэх бүх юм ингээд зөвлөд явах учраас үнэхээр мэрсэн хамт олонд Apex хамт олонд хараад эхлээд асуугаад уулзаад тэг тохирсон зөвлөгөөгөө аваад явуул маш хэрэгтэй байна. За манай компанитай нөгөө VIP зөвлөхийн гэрээ байгуулсан тийм. Тэгээ VIP үйлчлэгийг та нэг жилийн хугацаанд яг өөрөө мэдэрсэн хөрөнгө оруулалтуудаараа мэдэрсэн. Тэгээ яг одоогийн байдлаар ингээд нэг үгээр дүгнээд хэлвэл яг Apex VIP үйлчлэгээ гэж яг юу юм те яг нэг үгээр хэлвэл энэ бодогдож байгаа үг өгүүлбэр байна уу? Одоо үнцэн юм уу? гэж хэлмээр байна. Зэрэгт маш үнцэнтэй зөвлөгөөтэй сургамжтай тэмэрсэн хамт олон үнэхээр баярлж явагдаж байна.